Турк улсыг 14 өнөخت байж бол хамгийн их юм үзэх маршрутыг энэ дэлгэцэн дээр гарсанчлан зохиосон. За үүнийхээ дагуу бүх буудлуулан машиныхаа түрээсийг Booking.com-оор захиалж авсан байгаа. Машиныгаа бол даатгалын хамт түрээслүүлэх зүгээр аюулгүй талаас. Мөн машин түрээслэхэд $100 депозит авнаа. Машин түрээслэж байгаа байгууллагаас. Шалтгаан нь хурдны зам ашигласны төлбөр ямар нэгэн торгуулаа бол тэрнээс суулгаж авдаг юм байлээ. Коня гэдэг бас өдрийнхөө хоол гэдэгтэй. Өглөө хоолыг гаргаж шууд өглөө хоол. За тэгээд одоо Анталия явсан гэж байгаа юм. Ер нь хоолны үн бол ер нь Монголд үнэтэй байх шүү. Манай Монголд дунджааны 20,000 төгрөг гэдэг шүү дээ. Энд бол 380-аас 400. Каппадокиа дээр бол 400-аас 500 хооронд нэг хоол. 40-50 мянга гэсэн. Сая ижээд бол нэг хүний 40-40 мянга төгрөг гэж. За ингээд явж байхад ер нь бол яг л нэг өсвөлийнхаа тайга дотор явж байгаа юм шиг харагдах юм. За манай нөх хөвсгөлийн яг үзэмжил тэр чигээрээ шиг үү. Яг нуугасаа байж байгаа байж. Сая жоо мөр цаашаа явсан яг тайгын дундуур машинтайгаа явж байгаа л. Яг тийм зогтсон мөх хэлэх юм байна. Энэ хөдөө нутгаар нэг машинтай ингэ дахиад үзмээр юм байна. Энэ бас үнэхээр баялаг байгальтай зүйл зүрхч. За энэ Пергэ гэдэг одоо эртний хотны одоо төөрөн дээр ирсэн байна. Энэ дээрүүд бол ийм том хот. Ancient City байсан байна. Одоо бол нөө багхан шиг балгасууд үлдсэн. Тэгээд энэ чинь амфитеатр нь үлдсэн байгаамаа. За энэ ч нөө нэг морины уралдаан ч болдог гэсэн байна шүү дээ. За бид нар бол машинаа энэ ч тавьсан байгаа. Одоо ингээд ийм том хотод байсан байна. Тухайн үед. За одоо тэгээд орох эсэнд иж байна. Тэгэхэд бол нэг хүний 11. За Пергэ гэдэг стадион дээр нэрсэн байна. Газрын эртний хотын стадион. Тухайд энэ Chariot буюу одоо морин уралдаан уралдаг байсан байгаа. Энэ бол бас агуу бүтээн байгуулсан. Одоо манай эртний 1200 он гэж шүү дээ. Бас агуу юм барьсан байгаа шүү нэ. Одоо стадионын хажуу талын ханы хэсэг байгаа. За ингээд нуралт өссөн. Одоо 100,000-аас 2-3,000 болчихсон хааш. За тэр доор нэг дуулах баг нь хийгээд амийн тогтоож байгаа бол та шүү. Тэгээс тухайн үед ингэ харж энэ доом хэлбэртэй ингэ ордог овц мовцтой хийсэн. Яаж одоо ингэж за стадиум нь одоо олдсон байгаа шиг нэ. За энэ юуны урт нь юу вэ шүү? 234 м урт гэж шүү энэ. За энэ Пергэ хотынх нь одоо төөрн. Сая стадиум нэвсэн. За ингээд одоо баахан чулуугаар чи тухайд чинь имийг бол барьсан байна. Яаж энэ тухай одоо манай нэг 1200 он гэдэг чинь асал юм багаар өвчсөн байх үед тэгэхэд энэ их чулууг авчиад ингээд аваалаад яаж өргөд энэ дээр зөвч бас. За тий Southern Bath гэнэ. Тухайн нөхдөө чинь усанд ордог байсан байх шүү. Ваанд ордог байсан байх шүү. Багант годомж иж байгаа. Тэр голоор нь хөвжөлтэй энэ багных нь хоёр талаар нь ингээд цаагаар нь хүн явдаг байсан. Замтай байсан байгаа. Энэ годомжийн нийт өргөн 22 м гэж байгаа. Өргөн. Тэгээд нэлээд хүртлээ энэ хавуудынхаа хингэр хүртэл явд юм байна. Хойд ийм дагуу юм. Нөхдүүд хийгээч ч дээ. За тэгэл бөөнөрөө нийлж байгаа л хэрхэн шоу зингээ зохион байгуулах уу гэх. Замаар уралдуулъя. Энэ ч хэдэн багийн дуулуул юм болов уу гэдэг амфитеатр хийсэн байж таах гэдэг юм да. Нилээн хөнгөжж ирчээл жоохон зав гараад ирэнгүүт нь нөхдүүд зовоосон гэлийг бий болгосон байна шүү дээ. За Анталиад явж үржирээд нь Premier Inn City гэдэг юм буудал өрөөлсөн юм аа. Тэгээд их ажгүй шинэлэг буудал шүү. За энэ Premier Inn гэдэг зочд буудал маань өрөөний үүн тасарга одоогийн байдлаар явж байгаа буудлаас номер 1 нь. За тэгээд 0 юм байна. Анталиад дахиж явж байгаа хамгийн гайг ханш энэ ч байна. Орта Давис гэж сая ийшээгээ хойшоогоод крипто exchange трансфер нэг юм байна. Тэр 37 гэж энэ ч бол 38. Одоо бүхэлдээ төлөвлөсөн 100,000 төгрөг гарна шүү дээ. $1000.
Хантагийн waterfall. Энд чи хоёр үйл. Дээд нь жоохон найрсан жижиг. Энэ нь хүчтэй гэж. Яг газрын дунд хэсэг зүтгэдэг юм байна. Дээрээс урсж ирээд. Хантагийн гудамжаар орой өчим байт юм. Энэ хэвд чинь бол манай Оросуудад ерөөсө бөөгсөн байна. Дайхан болоод зугтаагаад ирсэн юм уу? Яасан? Ерөөсө битүүл Оросууд. Бараг энэ хотын дүүр нь алхсан чинь хаяг шошгонууд нь Орос хэл дээр уссан шүү дээ. Тэгэхээр ерөөсө энэ хэвд бол Оросууд их байгаагийн шинж. Одоо энэ орой энэ гудамжаар нь алхах юм. Үнэхээр таатай юм аа. Одоо нэг 15-6 градус температуртай өдөр бол нэг их гоё нэг нар ээдсэн одоо хөл хож ирсэн. Орой болоос ирүүс баг зэрэг цанц өмсчихэд төрөмжтэй. Энэ хоолны газрууд бол дунджаар нэг 500-аас 1000 лир нэг хүн 50-100 мянган төгрөг гэсэн нэг хоол идэв. Яг энэ иргэний хоол. Энэ Анталиад гэдэг Hadrian's Gate гэдэг ийшээ их зулуулч ирдэг юм байна. Энэ нэг хуучин хотынх нь одоо ордог хаал гүүд нь байгаа. Энэ дээр юм том бас ялгаагүй сайз маяг юм та. Анталиад байдаг Old Town буюу Calesi Old Town-гаар явж байна. Нэрийнхэн их чамин хийцтэй. Машин дөө явж байна. Энэ бол машина гадаа паркинг олж тавина. Паркинг 1 цагт 70 лира, 2 цаг хүртэл нь 100 лирагийн төлбөртэй байдаг байна. Ойрхон нэг машина тавьчаад. Тэгээ энэ дотор бол мэдээж гэсэн нэг юунууд байна. Зочд буудлууд болон хоолны газрууд. За энэ Calesi хотод хоолны өмнө нэг юм хөл байдалтай байна. 1100 лир гэдэг бол 110 төгрөг гэсэн. Стейк. Стамбулд бол одоо нэг золбин муур нохооны тоо аим шигтэй. Гэхдээ эдгээр үл шүү дээ. Манай Монгол шиг ингээд янз бүр золбироод хоолгүй өлбөж өгөхгүй явахгүй. Нөхдүүдийн ингээд хоол ингээд бэлэн харж ингээд саваар дүүр ингээд хоол тавьчихсан. Эдгээр хүн тоож байгаа ч юм алга. Өчтөр бид нар нэг пицца аваад пиццаны гурлыг өсөх. Гурлыг минь тоодог. Харин пиццаны махма болон чизийг нь иддэг байх шаардсан. Гурлыг би идээд аюул боллоо. Энэ Old Town-гийн барилга байгууламжууд үнэхээр чамин хийцтэй. Үнэхээр үзэсгэлэнтэй газар байна. Одоо их газрууд хуучин бол хүмүүсд мэдээж амьддаг гэсэн. Одоо бол бүгдээрээ хотел юм уу дэлгүүрүүлж өгсөн байна. За тэгээ зарим их газрууд ингээд засварын хийж байна. Old Town-гийн урд хэсэгт нэг 3D panorama view гэдэг нэг газар дээр. Энийг тохооноо дэшээ харагддаг байна. За энэ Calesi Old Town-гаас бас сонгоцоор ингээд газар дунд төгсөө гараад яг үйлчлэгээ байна. Энд чи 45 минутын орчим юм болд юм шиг байна. Алло. Тэгээд 45 минут 600 лир, 2 цаг нь 1200. Ингээд 6 цаг нь 1800 лирийн ингээд байт юм байна. Ингээд бөөгдө сонгоод. За урд док нас дэшегээ мацгнаа.